Балдуур. Балдуур нь Овдын болон Фрега нарын хүү байв. Асгардын дээд бурхтын хүү. Түүн сайхан төрх, инэрэнгуй сэтгэл, сайн чанар их байсан тул бүгд түүнд хайртай байв. Балдуур явах бүх газраа баясгалан тарааж, түүнтэй байсан хэн бүхэн аз жаргалтай болдог байлаа. Гэвч шөнийн цагаар Балдуурын баяр баясгалан хоосорч, унтах үедээ аимшигтай хар дарсан зүүдэндээ тарчилдаг байв. Хар дарсан зүүднээсээ ойрлж тарчилж сэрхтэн. Түүний хайрт эхнэр Наана түүнийг үргэлж тайтгаруулдаг байв. Энэ хар дарсан зүүднийхэн тайлал ямар ч бурхан мэдэхгүй байсан ч Овдын харин тайлж чадах нэгнийг мэддэг байлаа. Хамгийн хаант улсад дайны талбар дээр нэг төрөө алдсан хүмүүсийн сүнснүүд энд ирж хаалаа руу явах үгүйгээ шийддэг аж. Харин энд байдаг үзмэрчэд үзүүлэхийн тулд Овдын аянчны дүрээр хувирч ирээд түүнээс зүүдний тайллыг асуух үед шидэт бичээс болон чулуунуудаа ашигласныхаа дараа үзмэрч ингэж хэлв. Асгард гажуудаж байх үеэр Хельхейм өөрийн биеэр Балдуурыг хүлээн авахар бэлдэж байна. Балдуурын өвгөлт хамт харин баяр хөөргийг авчрах болно гэжээ. Үүнийг сонсоод Овдын Асгард руу яаралтай буцаж хайртай хүү Балдуурынхаа хувь заяаг Фригад хэлв. Балдуур бүхнийг хайрладаг. Бусад бүх хүмүүс Балдуурыг хайрладаг тул хувь заяаг нь өөрчлөнө гэж Фрига шийджээ. Тиймээс Асгардын бүх хүнийг Балдуурт хизээч хор хөнөөл учруулахгүй гэсэн тангараг өргөхийг тушаав. Локи дургүй байсан ч хүчээр тангараг өргөхөөсөөр аргагүй болов. Үүнээс гадна Балдуурт хохирол учруулж болцшгүй ургамал, өвчм, зэвсэг зэргийг түүнд хүрэх боломжгүй болгожээ. Ингээд Балдуур бүх зүйлээс хамгаалагдаж ямар ч аюулгүй, асуудалгүй болов. Харин ийм байдал нь бурхтыг хөгжилтэй болгож байлаа. Тэд Балдуур руу элдв зүйлсийг шидэж байв. Тэдний шидсэн юунд ч түнд хүрч чадахгүй. Тоор алхаараа хүчтэй цогсон ч Балдуур юу ч мэдрэхгүй байв. Гэвч Локи Балдуурын ямар нэгэн эмзэг цэгийг олох хүсэлтэй байсан бөгөөд Фригагийн найз бурхны дүрт хувирч Фригаг Балдуурт яг ямар төрлийн шид хэрглэж хамгаасныг мэдж авахар явлаа. Фрига хувирсан Локид хэлэхдээ тэрээр бүхнийг тангараг өргөхийг албадаж ургамал өвчин зэр зэвсэг хүртэл хадаж чадхааргүй болгосон ч зөвхөн Столто гэх ургамлыг орхисон байсан бөгөөд учир нь ямар ч хоргүй ургамал байсан гэжээ. Локи Столто ургамлыг авч бурхтууд руу очиж Балдуур руу шидэж тоглохоор ярилцаж байв. Харин Асгардын ганц сохор бурхан Хотор ганцаараа тэдний тоглоомд оролцож чадахгүй байсан байна. Түүн дээр Локи очиод Мистотлогоор хийсэн сумаа барин таны хараагүй байдал таныг тоглоомд оролцох боломжийг хаахгүй. Би туслахад бэлэн байна гэж хэлээд бусад бурхан байгаа газар руу дагуулan явлаа. Балдуур ч гэсэн Хоторт оролцох боломжтой болсонд нь баяртай байв. Харин Локи Хоторт сумаагч тэр Балдуур руу сумыг бүх хүчээрээ шиджээ. Хотор зүгээр л бурхадтай хамт зугаац жинэхийг хүссэн боловч асар их нам гүм нөмөрч Балдуур өгсөн байлаа. Харин Локигийн хорон санаа төлөвлөгөө нь ингэж хэрэгжсэн билээ. Балдуур нь бурхтууд дундаа хамгийн их хүндлэл хайрыг хүртсэн байсан учраас бурхад элч бурхан болох Вермиторыг Хелийн хаант улс буюу Үхэгсдийн ертөнц рүү Балдуурыг буцаан авчрахаар явуулав. Вермитор сайн мэдээтэй буцаж ирсэн бөгөөд Хел Балдуурыг Асгард руу буцааж явуулахыг зөвшөөрч байсан юм. Гэвч бурхтууд дунд нэгэн ууланд амьдардаг авраг биет эмэгтэйн тухай олж мэдсэн ба түүнээс болж Балдуур буцаж ирэх боломжгүй болов. Ингэснээр Балдуур үхлээс өөр сонголтгүй болжээ. Гэвч бурхад удаан хугацаанд судалж хайсаар үнэндээ тэр авраг биет эмэгтэйн цаана Локи нуугдж байсан гэдгийг олж мэджээ. Локи маш олон төрлийн буруу үйлдэлүүдийг хийж байсан бурхтын төвчээрийн хязгаарыг давжээ. Асгардчууд бүгд нийлэн Локиг шийдэх ёстой гэж шийдэв. Локи бурхтын уур хилэнгээс зайлсхийж, уулын нэгэн нуугдмал газарт загсаар дүүрэн худагт очсон. Локи тэндээ нуугдахаар шийдэж, загас болон хувирч, олон загаснууд дунд холилдсон ч бүхний эцэг Овдын бүх дэлхийг харах чадвараараа Локиг дорхноо хаана байгааг нь олж чадсан байна. Бурхад Локиг барьж авахар очсон бөгөөд Локич тэднийг эрхийг нь мэдэж байв. Локи удаан бодож утас олснуудыг сүлжиж нийлүүлсээр үүгээр загас барих боломжтой ойлгосон бөгөөд ингэж анхны загасны тоор үүссэн байна. Дэрч буй хараад Локи хороо гал руу шидээд худаг руу дахин үсрэн оржээ. Бурхад түүний худаг руу орсны дараа харсан ч барь харгаа олохгүй л байв. Харин Локигийн хийсэн тоор галд бүтэн шатлгүй үлдсэн хэсгийг нь олоод зориултыг нь ойлгожээ. Тиймээс бурхад Локиг барихаар улам том олон тоор сүлжиж эхэлсэн байна. Локи тэдний шидсэн торнуудаас зүхтаж уснаас үсрэн гарсан ч буцаж ороод байв. Харин тоор бодолтой хэрвээ баавга өсөрч буй загасыг амдан барьж чаддаг бол би ч бас чадна гэж бодоод Локиг дахин нэг удаа өсрөх мөчт нь тоор бариад авлаа.
Ингээд бурхад Локиг чирэн нэгэн агуу тавьчирч Локиг хүлэн боож хөдөлж чадхааргүй болгов. Бурхад Локиг Балтуурыг алсан гэж буруутгаж алахыг хүссэн ч Локи Өвдинтэй цусан гэрээ байгуулсан байсан тул алж чадсангүй. Хэдий Локи Өвдиний төрсөн хүү биш ч гэсэн анд нөхөд шиг харилцаа холбоотой байсан юм. Тиймээс Өвдин Локигийн үхлийг зөвшөөрөөгүй ч түүнийг шоронд хатаахан зүйтэй гэж үзсэн. Тиймээс Скотти нэгэн хорт могоо авчирч Локигийн толгой дээрх гантэг чулуун дээр тавив. Тэр могоо амнаас хортой шүлсэн дуслан гоожиж Локигийн арьс махыг нь шатаад зовоодог байлаа. Локигийн эхнэр Сигийн түүний хажууд байж шийтгэлээ үүрэхэд нь тусалж байв. Сигийн могоо амны дор сар тавьж хорийг нь дусаахгүй байхаар оролдож байв. Цаг хугацаа өнгөрөх тусам савндах хор ихсэж Сигийн яаж чадалгүй Локи дээр дахин асглаа. Энэ үед Локи тарчилсандаа өөрийнхөө эхнэрийг хүртэл үзэн ядаж байлаа. Мидгартад Аск ба Эмбла нарын үр удмынхаа амьдарч эхэлсэн бөгөөд тэд бурхтын бүтээсэн анхны хүмүүс байв. Хүмүүс бурхтын хамгаалтанд ор амьдарч элдэн муу зүйлээс хамгаалагддаг байлаа. Авраг биетийн ангууд хочид Тор, Жон Торын дайралтаас энгийн хүмүүсийг хамгаалж, тэд хамгаалалт дор хүн төрлөختний амьдрал хөгжин цэцэглэж байсан бөгөөд тэд бурхтад үргэлж өргөл барьцаа өгдөг байлаа. Харин нэг л өдөр бурхтын хамгаалт үгүй болж Рагнарок буюу домогт бичигдсэн Асгардын сүрлэг үеэр муу хүчнүттэй тэмцэх ёстой гэдгээ мэддэг байлаа. Зуны улиралт дуусах төгөж ургац сураалт намрын бүлээн салхины талаар бүгд бодож байтал хүйтэн салхи бүлээн хаас сайгүй мөсөн зам татан ургацууд хөлдөж байлаа. Модны навчнууд маш хурдан шарлаж зун дуусаагүй байхад л унаж байв. Үүнийг хараад ирэх үйл маш хахир байхыг ойлгосон хүмүүс чадхаараа өвлийн бэлтгэлээ базааж байсан ч хангалттай байсангүй. Аимшигтай өвөл хочид Пимбл Ветер ирсэн учраас маш урт удаа өвөл ирж байлаа. 3 өвөл дараалал ирсэн бөгөөд 100 огт болоогүй. Хүмүүс мал амьтдаа дулаан өмсгөлхийн өмсгөн хөлдөж өгөхгүй тулд маш ихээр хичээж байв. Шөнүүд илүү урт болж дахин хизээч нар гарахгүй мэт санагддаг болсон. Тэдний дунд хүнс дуусаж, өсөглөн давтаж, тэд бүх өндөг дахиагаа идэж, тэр ч байтугай гэрийн тэжээр амьтдаа ч идэхэд хүрч байв. Хүйтэн даа агнах гэж оролцсон хүмүүс махчин амьтдын зоог болж байв. Хүмүүс хоорондоо тэмцэлдэж ховрцсон хоол хүнсний төлөө тулалдаж байв. Ах нь ахтайгаа, хүүхэд нь эцэг эхтэйгээ тулалдаж байсан. Ань нутуу хаас айгуу зоогдож, цуснд будагдаж урагдсан байв. Асгард дахь үүмэний үеэр тэдний эсрэг олон том дайснууд байсан бөгөөд энэхүү үйл явдлыг Асгардын мөхөл буюу Рагнарёк гэж нэрлэдэг билээ. Рагнарокийн эхлэлд Фернерийн үр удам гэж өөрсдөө нэрлэх 2 чон нар болон сарлуу зүглэн тэнгэрийг гаталж байв. Хейти сарыг дагаж, Скаул харин нарыг дагаж байлаа. Эцэст нь тэд нар болон сарыг залгиж чадав. Одоо ертөнц нарчгүй сарчгүй гүн харанхуйд умбах болсон. Энэ үед Асгардын агуу мод Игдрасил чичирч эхлэв. ертөнцийн мос хэсрэгдэж эхлэхэд уул нурууд нурж эхлэв. Энэ чичиргээнд Фернерийг холбож байсан чулуу хагарч тэр эрхчлөөтэй болж Фернер асаа их хөшөө хорслоор дүүрэн босож ирлээ. Авраг могоо Жормонгвард усанд таталтан хөдөлж асар том давлгаа үүсгэв. Хит хитэн удаагийн цунамын цөөн хитэн амьд үлдсэн иргэдтэй хотуудыг нь сүйтгэж орхив. Авраг могоо аимшигтайгаар хорт ялгаруулж хамгийн жижигхэн амттаас эхлээд хамгийн том халим хүртэл эсэж чадалгүй бүгд усан дотроо хүчээ. Локи хоригдсон хэвээр байхдаа Фернерийг бодож түүн шиг гав дөнгнөөсөө салж Асгардын бүх бурхтыг устгахыг хүсэж уур хилэндээ гавнаасаа мултарч чадав.